Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр багштайгаа цуг тулаан бүрийг нугалаж сурцгаая. За багш нь тулаан бүрийг улаан өнгөөр нугалнаа. Эхлээд цаасаа дундуур нь нугалаад голын зураас үүсгэе. Дахиад дундуур нь нугалаад за одоо дэвтлийн үнцгийг дотгошоо нуглаарай хүүхдүүдээ. Харин доод талыг нь гадагшаа нуглаарай хүүхдүүдээ. Бүгдээрээ гадагшаа нугалахын тулд цаасаа эргүүлчихье. Багш нь цаасаа эргүүлээд гадагшаа нугалчихлаа. Гадагшаа нугалсан буцааж эргүүлээд хоёр талыг нь голын зураас хүртэл нуглаарай хүүхдүүдээ. Хүүхдүүдээ та нар голын зураас хүртэл нугалсан ч болно. Аль эсвэл голын зураас хүрэхгүй нугалсан ч болно. Багш нь жоохон том бүдүүн тулаан бүр хийчихье. Тэгээд доод талын хоёр үнцгийг дотогш нь нугалж өгнө. За ингээд тулаан бүр манд бэлэн боллоо. Бүгдээрээ нүүд хамар зурж өгцгөөе. Багш нь тулаан бүрэнд гурвалжин нүд зурж өгнө. Бас жижигхэн хамар. Улаан өнгөтэй юм чинь жоохон ууртайгаар зурж өгье. За бэлэн болсон тулаан бүрөө цаасан урландаа нааж үзье. Хүүхдүүдээ та нарч бас зөндөө олон тулаан бүр нуглаад цаасан урландаа наагаарай заяа. Тэгээд бас цаасан урлагдаанаас нь тулаан бүрөөрөө үлгэр зохиож ярьж өгөөрэй. Үзээрэй заяа хүүхдүүдээ. Багш нь та нарт өнөөдөр үлгэр ярьж өгье. За багш нь хоёр тулаан бүрөөрөө та нарт үлгэр зохиож өгье. Улаан өнгөтэй нь ууртай нэр нь, харин шар өнгөтэй нь зүрүүд. За багшийнх нь үлгэрийн цаг эхэллээ шүү хүүхдүүдээ. Эртээ уртын цагт ууртай зүрүүд хоёр тулаан бүр найзууд байж гин. Нэгэн өдөр хоёулаа бөмбөг тоглохоор шийдэж гинэ. Тэгсэн чинь яасан бэ гэвэл хүүхдүүдээ. Зүрүүд тулаан бүрэн маань бөмбөгөө ганцаараа авчаад найздаа өгөхгүй байж гин. Тэгтэл ууртай тулаан бүрийн маань уур нь маш их хүрч гин. Хамт тоглоё гэчихэд бөмбөгөө надад өгөхгүй. Гэтэл уур нь хүрч эхэлж гин. Тэгснээ дотроо үгүй би ууралж болохгүй. Хэрвээ би уурлах юм бол найзыгаа гомдоно. Бас бөмбөгч тоглож чадахгүй шүү дээ. Тиймээс уурлахч болохгүй. Тайвшрах ёстой гэж бодож гин. Тэгээд ууртай тулаан бүр маань нүдэн ханаад хамраараа гүнзгий амьсгаа аваад амаараа гаргаж гин. 1 2 3 удаа хийтэл уур нь гарч гин. Тэгээд тулаан бүр уур нь гараад зөрөөд найзтайраа очиод найзаа хоёлаа бөмбөрөө хамт тоглоод ихүү гэд гуйж гин. Харин гэтэл зөрүү тулаан бүр нь гэснэ. Заавал бати хэрвээ би зөрүүдлээд найздаа бөмбөгөө өгөхгүй бол тоглож чадахгүй. Бас найзыгаа гомдоогоод найзгүй болж болох юм байна. Тиймээс
зөрүүд зангаа байлаад найзтайгаа хамт бөмбөгөөр тоглоё гэж бодож гин. Тэгээд хоёр тулаан бүр маань хамтдаа бөмбөгөөрөө эвтэй найртай тоглож гинэ. Хүүхдүүдээ та нар бас ууртай зөрүүд зан байгаа юу? Хэрвээ ямар нэгэн үед уурчин хүрээд байх юм бол хамраараа гүнзгий амьсгаагаад амаараа гаргараад заяа. 3 удаа ингэж хийгээд ураа гаргаад найзыгаа гомдосон уурлуулсан бол уучлахгүйгаараа. Харин уурлах гэж байсан бол уурлахынхаа оронд инээгээд очоод уучлалтгүйж хамтаа тоглоорой. Заяа хүүхдүүдээ баяртай. Лидер нам бол ертөнцийг харах цонх.